За би одоо ингээ усанд ороод гарч ирсэн. Ус маань нойтон байна, юу ч түрхээгүй байгаа. За тэгэхээр миний ус болохоор өөрөө нэлээд хөвсгөр. Тэгээд би буржгаар хийм хийлгээд тэгээд одоо хийм маань энэ хавьд явж байгаа юм да. Тэг ерөнхийдөө юм хөвсгөр устай. Тэгээд дээр нас хийм хийлгэсэн байгаа. За тэгээд хамгийн түрүүнд би юу гэдэг вэ гэхэлэр ингээд мус түрхдэг. За дараа нь ингээд нөгөө буржилгасны дараа хөвсөлгөөд тэгээд илүү гоё байхад нь барихад одоо мус маш хэрэг болдог. Ер нь мусыг яг ийм брэнд, тийм брэнд гэхгүй зүгээр л хаа байсан тааралцсан мус авчдаг. Тэр хартаа ингэж жагаад. Тэгээд нойтон дээр нь мөсөө түрхэнэ. Энэ хэсгээс доошоо түрхэх бий дуртай. Яагаад гэвэл дээшээ ингээд түрхэхээр хуух ингээ хурдан тослогдтоод байдаг юм шиг санагддаг. Окей. Тэгээд модон самаараа санана. Модон сам ерөн байх хэрэгтэй мөлий. Үсийг гинтээдгүй. За ингэж чад одоо болохоор үсээ хатаана. За Dyson маань энэ. Би хатаахта энийг нь хийдэг. За эндээс ингэж эргүүлэхээр ингээд эндээс шууд ингээ агаар гараад би энэгээр нь илүү үсээ хатаах туртай. Ингэж жагаад. За хатаахта би болохоор дунд дээр нь тавиад халууныхаа дунд дээр тавиад тэгээд сэнснийхаа хамгийн дээдл дээр нь тавиад тэгээд хатаахта бүгдээрээ яг 100% хатаахгүй нэг 85-90% хатаа шүү. За жоохон ингэ чихтэй үлдэнэ гэсэн үг. За тэгээд дээшээ хагас үсээ ингээ хагасыг тавьчаад тэгээд хоёр талдаа одоо үлдсэн үсээ гаргаж ирээд тэгээ сайн самнах хэрэгтэй. За ингэж самжаад за би болохоор одоо ингээ Dyson маань хоёр юм буржилга духшуутай байгаа штэ. Нэг нь арай бүдүү, нэг нь арай нарийнхан. За би доотлынхаа өснүүд дээр бол энэ нарийнхныг хэрэглэх туртай. Яагаад гэвэл энэ доотлын өс маань илүү ингээд нөгөө шатлаад доотлын хэсэг нь болохоор илүү юм урт байгаа. Тэгээд яг томор буржилгаж болно. Гэхдээ том буржилт айгуу тийм хурдан сулардаг юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр байл болохын жижигнэр нь буржилгах туртай. За яг л адилхан сеттингээ адилхан байгаа. Дундаар халууныхаа дунд дээр тэгээд сэнснийхаа хамгийн дээд хүчтэй дээр нь тавиад. За тэгээд энэ маань болохоор дээрээ юм нөгөө эргүүлдэг хэсэгтэй байгаа. Аль тийшээ үсээ ороох вэ гэж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо би ийшээ эргүүлнэ гэд ийшээ энийг нь сонгоод ингээ оруулаа. За ийм болж байна. Одоо ерөөхдөө ийм урт ус маань одоо ийм жижигхэн болж одоо буржилгдсан байна гэсэн үг. За тэгэхээр би яадаг вэ гэхлээр эхлээд ингээд үсээ ороож байхдаа дунд халуунаар нь буюу одоо энэ дунд нь ингээд байлаж агаад ороож дуусгахаа өмнө буюу нэг 5 секунд яг энэ хүтнээр нь үлээждэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг оролтоо ингээд илүү баталгаажуулаад хүтнээр үлээдэг гэсэн үг. За энийг үлдээгээд дараагийнх руу тэгээ ингээ авлаа. Одоо яха буцаад дунд халуун дээр нь тавилаа. Трала авлаа. Тэгээд юм болчихно. За тэгээ хүмүүс болохоор ингээд илүү буржаараа гоё ойлгохын тулд ингээд ийшээ ингээд хавчиж мавчаад тэгээ бигүүжээр ороодаг. Яг үүнд надад бол өдөрт их зав байдгүй. Тэгэхээр би зүгээр ингээд үлдчихдэг. За одоо нөгөө талаа хийхдээ нөгөө тал руу нэргүүлээд за ингээд үлдээчлээ доотлоо нь болчлаа. За одоо ингээд нөгөө нэг дээдлийнхаа хэсгээс би болохоор яг ингээд толгойнхаа тал хүртлээр хэсгийг аваад буржилгаснаа арагшаа шидэд.
За одоо энэ дээр болохоор сайн нөгөө доотлын хэсгүүдийг хийжсэн болохоор надад харуулхад жоохон тухгүй байлаа. Одоо энэ дээр болохоор би яг хэрхэн одоо энэ бөөрийнхий дээр ороох вэ гэдгийг нь зааж өгье. Яг иймэрхүү хэсэг ус аваад энийгээ өөрчлөөд тийм бол. За дараагийн хэсгүүдийг ч гэсэн адилхан. Ингээд одоо яг энэ дагцныхаа хэсгийг ингэж аваад гаргаж ирээд бусад үсээ авчаад яг дагцныхаа хэсгийг ингэж биш ингэж сэнстэнэ. За одоо болохоор яг энэ дээдлийн жижигхэн энэ хэсэг үлдсэн байгаа шүү дээ. Энийг болохоор би ингээ хоёр тийш нь унжуулж агаад тэгээ хоёр талаас нь ардаас нь буржилж авч байгаа. Хамгийн сүүлд нь чолко үлдээгээ чолко буржилгадаг. За энэ хэсгийн чолкийг ингэж үлдээгээд энэ хэсгийн бас чолкийг ингэж авчултээд одоо энэ талыг за одоо чолкуудаа хэсгээ аваад за чолко болохоор бүгдээрээ нэг тал одоо зөвхөн нэг тал руу биш айгу олон өөр тал руу сэнсдэж илүү гоё болдог. За одоо ингэж харуулъя. За ингэж нэг дээшээ сэнсдээд нэг хажуу тийшээ сэнс. Нөгөө тийш нь бас сэнсдээд за тэгээд доош нь сэнсдээд за ингээд иймэрхүү болох хэвээр. За одоо энэний дараа би ингээ гараараа зөөлхөн салгадаг. За ингээд ерөнхийдөө би бол ингэж дайснараа ороодаг. За ингээд доогуур нь хаяа самнана. Гэхдээ ер нь бол самыг ер нь их хүрэгдэх юм дөө. Иймэрхүү болдог. Ерөнхийдөө бол яг нөгөө нэг салонд ингээ сэнстүүлдэг шиг болох бүрэн боломжтой. Гол нь ингээд энийгээс зөв ажилуулад өөрийнхөө үсийг сайн ойлгоод тэгээ дайснаа зөв ажилуулаад сурчих юм бол та ч гэсэн ингээд ер нь бол өдрөө болгон ийм үстэй явах боломжтой байх нэ.